За сайн байцгаана уу? Би та бүхэнд өнөөдөр квадрат тэгштэл бодох нэгэн шинэ аргыг танилцуулъя. Тэгэхээр энэ 2019 оны математикийн шинжлэх ухаанд тохиолдсон 10 онцлог үйл явдлыг өнгөрсөн жил ол зарласан байна. Би энийг сонирхож байгаад энийг олж мэдлээ. Тэгэхээр энэ 10 үйл явдлыг ингээд харуулсан байж байна. За тэр Римний таамаглалыг батлахад одоо дэвшил гарсан л гэж энэ 3 кубын нийлбэрийг илэрхийлсэн диапантын тэгштгэл дээр шинэ хариу олцсон гэж байна. Энэ шинэ хариуг бол бас супер компьютерийн тусламжтайгаар олсон юм байлээ. Би энэ хариуг энэ доор бичсэн байж байна. Энэ 3 тооны кубүүдийн нийлбэр нь 42 гарсан байсан баха. За тэгээд тэр шинэ бодлогууд энэ таамаглалууд шийдэгдсэн байж байна. Хавдрын судалгаанд бол маш их ололт амжилт олсон математикаар гэж байна. За энэ харагдж байгаа зураг бол аюу байгаа. Киригами гэдэг одоо Японы тэр цаасан нугалбарын урлалын одоо энэ одоо юг математикаар шийдсэн байж байна. За тэр наран цэцгийн бодлого гэж байна. За тэгээд тэр Рамсегийн теоремын хувьд бас шинэ шийдэл гарсан байж байна. За тэгээд шинэ квадрат тэгштэглийг бодох томьёо гарсан байж байгаа. За хамгийн сүүлийн 10 дахь нь болохоор тэр Айблийн шагнал гэдэг математикийн нэлээд томоохон шагналыг одоо эмэгтэй хүн авсан байгаа. За ийм одоо 10 онцлог үйл явдал болжээ. За тэгээд та нар энэ 10 үйл явдлын талаар тодруулж уншия гэвэл тэр доороо өгсөн одоо линкээр ороод үзэж болох юм аа. Поршийн Лүү гэж ийм одоо нэртэй эрдэмтэн байлаа. Аазтал хүн байна. Одоо тэгээд 1982 онд төрсэн Калифорни технологийн их сургуулийг 4.3 голчтой төгссөн. Одоо хамгийн өндөр голч гэсэн. Одоогийн хийдэг ажил нь бол Америкийн нэгдсэн улсын үндэсний математикийн олимпиадын багийн дасгалжуулагч гэдэг юм байна. Хамгийн сүүлийн үеийн бүтээл гэхэд одоо Novid гэдэг аппликейшнийг зохиосон байна. COVID гэдгийн тэр эхний үсгийг нь өөрчлөөд Novid гэ. За энэ аппликейшнээр бол хүмүүс утсандаа суулгаснараа одоо нөгөө явсан зам мөрөө харах. За тэгээд эргэн тойронд нь одоо халдвар авсан хүмүүс байгаа эсхийг хянах юм боломжтой болдог ийм аппликейшн байна. За одоо би түүний олсон аргыг одоо квадрат тэгштэл бодох аргыг жишээн дээр тайлбарлая. За x квадратаас асхан 6x нэмэх нь 8 тэнцвэр x гэсэн тэгштгэл байхад одоо b коэффициентийг эсрэг тэмдэгтээ аваад 2 туваахаар 3 гарна. 3-аас асах нь 3 дээр нэмэх нь гэдэг нь бол энэ тэгштгэлийн шийд болох юм байнамаа. За Виетийн теорем ясаар эдгээрийн үржир нь бол 8-тай тэнцвэр байх ёстой. За тэгээд энэ тэгшгэлийг бодоод үзэхээр 9-өөс асах нь угийн квадрат тэнцвэр 8 гэдэг. У нь болохоор нэмэх асах 1 гэж ингэж гарч байна. За эндээс шийдээ яг олж харах юм бол x 1-р шийд нь бол 2x2 нь 4 гэсэн юм шийд гарч байна. За мөн дараагийн тэгштгэл дээр x квадратаас 7x нэмэх нь 12 гэсэн тэгштгэл дээр b коэффициентийг эсрэг тэмдэгтээ авсныг 2 туваахаар 3.5 болж байгаа. 3.5-аас нь 3.5 дээр нэмэх нь u гэдэг нь шийд болно. Эдгээрийн одоо үржир нь 12-тай тэнцвэр байх нэ. За эндээс энэ тэгштэглийг бодох юм бол u нь нэмэх асах тэг 1.5 гэж гарч байна. За эндээс тэгштэглийн шийд бол x1 нь 3 x2 нь 4 гарч байна. За дараагийн тэгштгэл бол x квадрат дээр нэмэх нь x хасах нь 6 тэнцвэр тэг гэдэг юм тэгштгэл байна. За энэ тэгштгэл дээр b коэффициентийг эсрэг тэмдэгтээ аваад 2 туваахаар тэг 10 хасах тэг 1.5-аас нь u хасах тэг 1.5 дээр нэмэх нь u гэдэг. Эдгээрийнх нь үржир нь энэ хоёр тооны үржир нь бол хасах 6-тай тэнцвэр байх юм байна. За эндээс ингэ бодглохоор u тэнцвэр 2.5 гэдэг. Эндээс тэгштгэлийн шийд бол нэмэх 2 хасах 3 гэсэн юм шийд гарч байна. За дараагийн тэгштгэл дээр x квадрат дээр нэмэх нь 14x нэмэх нь 24 тэнцвэр тэг гэ. За энэ дээр бол b коэффициентийг эсрэг тэмдэгтээ аваад 2 туваахаар хасах 7 хасах 7-аас хасах 7 дээр нэмэх нь u тэнцвэр 24 гэ. За энэ тэгштэглийг бодглохоор u нь нэмэх хасах 5 гэдэг юм шийд гарч байна. За эндээс тэгштэглийн шийд бол x 1-ээс
x1 нь бол хас 2, x2 нь бол хас 12 гэж ингэж гарч байна. За энэ аргыг бол ахмад гишүүний өмнөх коэффициент нь 1 байх үед бол хэрэглэхэд их тохиромжтой санагдаж байна. За Вэтийн теоремоос юугаар хялбар байж чадж байгаа вэ гэхлээр жишээлбэл одоо энэ хоёр үржирийг 12-тоо тэнцвэрвэл маш олон тохиолдол гарч ирнэ. 3-ыг үржихэн 4, 2-ыг үржихэн 6, 1-ийг үржихэн 12 гэх. Тэгэхээр энэ дээр бол маш олон тохиолдолд шалгахгүйгээр одоо шууд таамаглахгүйгээр ингэж бас бодож олж байгаагаа илүү давуу талтай цаг хэмнэж байгаа юм шиг санагдсан. За тэгээ та нар бас тэгшгэлүүд дээр эдгээрийг туршаад үзээрэй. За тэгээд туршиж үзээд чаашин түгээгээд тэгээд хамтдаа суралцгаая. Та бүхэнд амжилт хүсье.